Аливаа юм одоо шинэ уран бүтээл гэдэг бол мэдээж уран бүтээлч хүний хамгийн том гоё одоо CV-нд бүртгэгдэх тэгээд тэрэн сайхан бүтээл авах юм бол бүр их баярлдаг. Миний одоо амьдралын уран бүтээлч болсон хүний гол одоо бас хүчлүүдийн нэг шүү дээ. Тэгээд мэдээж энэ кино бол өөрсдийн гэсэн үзэгчд зэрэгтэлтэй. Тэгээд энэ кино 3 дахь одоо сизонд нь тоглох саналыг аваад өнөөдөр нээлттэй хийж энэ одоо олон хүний үзэгчд ийм хүсэн хүлээсэн кино болох болтугай л гэж бодож байна да. Би ч орд. Эндээ хүндэтгэлтэй хандъя гэж би дөнгөж сая хэллээ шүү дээ яах гэдэг. Өө entertainment-ийн залуучууд мэдээж хамтарч ажиллахад сайхан. За жишээ ярих юм бол бүр энгийн жишээ ярих юм бол архи удахгүй. Цагаа маш сайн барьдаг. Зарчимч шаардлагыг хинч тавьсан хүлээж авдаг. Найруулагчийнхаа үгэнд бусад залуучууд найзууд шүү дээ. Найруулагчийн үг бол яг номер 1 хууль. Энэ бол дүрмгүү гэдэг кино хийдэг хүртэл маш их дүрмтэй юм залууч. Тэгээд эдэртэй ажиллах дуртай. Чи намайг энэ хүртэл авч ирсэн. Ахыг хаалах нэ. Энэ бол эрдэс хотын хамгийн том бүлэглэлийн дээрээс 2 дахь хүн. Яа гэж энэ киноноос нэг залуу хүний ирчвч гэдэг юм одоо уран бүтээлчдийн бас нэг өөр нэг өнгө харагдав. Монголын кино урлагийг одоо япон солонгод моолдог болцсон гэдэг юм тий. Энэ кино хийж байгаа өвөө entertainment-ийн бол энэ үгийг эсрэгтэй бас хийж чаддаг шүү гэдгийг л харуул. Тэгээд тэрийг л үзэж зүгээр тэнцээс кайфап таашаалаа. Дүүх амьд үлдээр байгаа ч тий. Үгүй. Одоо л танаа хот харин таалагдаж эхэлж байна шүү.